Мэдээж бидний мэдгчлэн технологи бол хоёр талт худаг. Нэг талаар олон нийтийн амьдралыг илүү хялбар тавтахтай болгодогч, нөгөө талаар тэднийг уруулан ашиглаж хор хөнөөл учруулах аюултай. 2025 оны 11-р сарын 30-нд Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний цагдаагийн газрын кибер мөрдөн шалгах газар нэгэн амжигтай жигшүүртэй хэргийг олон нийтэд зарлалаа. Сонирхогч дөрвөн хакер улс даяарх 120,000 гаруй сүлжээний хяналтын камерт халдаж хүний хувийн амьдралын мянган бичлэгийг гарган авч дараа нь эдгээр хулгайлагдсан бичлэгүүдийг гадаадын порно сайтуудын операторуудад зарж хэдэн зуун мянган долларын ашиг болсон байна. Эдгээр гэрийн IP камерууд нь суйрлуулахад хялбар хэрэглэхэд энгийн үн боломжийн тулд ахмад настан хүүхэд тэжээвэр амьтантай айлуудын дунд түгээмэл хэрэглэгддэг. Иймээс уг хэрэг ил болсны дараа нийгэмд маш их шүүган маргаандагдсан. Ихээхэн хүч хөдөлмөр гаргасны эсэст баривчлагдсан дөрвөн сэжигтэн бүгд эрэгтэйчүүд байсан. Тэдний дунд ажилгүй хүн, офисын ажилтан, хуваарай хөдөлмөр эрхлэгч хүртэл байсан байна. Арга барил нь мэрэгжлийн мэд сонсогдож байгаа ч бодит байдал дээр тэд бол онлайн форум, заавар бичлэгүүдээр өөрсдөө суралцсан доод түвшний хакерууд байсан. Гэрийн хяналтын камер эвдэж бичлэгийг нь авах аргач тун энгийн байсан. А гэх нэртэй нэгэн ажилгүйэр өнгөрсөн оны эцэс эхлэн айлуудын доторх хяналтын камерын бичлэгийг хулгайлж гисэн бөгөөд энэ оны эцэст баригдах хүртлээр ойролцоогоор 63 мянган камерыг эвдсэн байна. Эдгээр камер нь хувийн сууц хувцсны дэлгүүр, зоосоор ажилдаг караоке өрөө, зочид буудлын өрөөнүүд, мөн төрөх тасаг гэх мэт маш олон газарт байрлаж байж. Эдгээр бичлэгт эмэгтэйчүүд голчлон өртсөн бөгөөд аан бүр зөвхөн эмэгтэйчүүд ордог газруудыг зориудаар онилж эвддэг байсан нь туйлын жигшүүртэй хэрэгт тооцогдсон. Эцэст нь тэрээр 63 мянган бичлэгээс 545 ашигтай гэж үзсэн бичлэгийг шүүн авч эмхэл цэгцлээд гадаадын порно сайтуудад зарж нийт 35 сая вон олсон байна. Тухайлбал өнгөрсөн оны 9-р сард нэгэн хууль бус порно сайт дээр 800 орчим хувийн бичлэг нийтлэгдсэний 500 орчим нь Солонгосын хохирогчдын бичлэг байсан бөгөөд эдгээр бичлэгийн зарим нь дотоодын интернетээр ч тархжээ. Үүний зэрэгцээ Атай огт танил биш байсан Б гэх хүн хааны газраас энэ бизнесийн боломжийг олж мэдээд мөн л энэ хууль бус үйл ажиллагаанд оролцож эхэлсэн байна. Офисын ажилтан Б ч мөн адил 70 мянга гаруй камерыг ойролцоо хугацаанд эвдэж, эцэст нь 648 хууль бус бичлэг гаргажээ. Түүний гэмт хэрэгт өртсөн хохирогчид илүү олон байсан ч асуудал үүсгэхээс болгоомжлсон бололтой тэр бичлэгүүдийг хямд үнээр зарж эцэст нь 18 сая воны хууль бус орлого олсон байна. Одоогоор ил болсон мэдээлэлээр эдгээр сэжигтнүүдийн жинхэнэ бүтэн нэрийг албан ёсоор олон нийтэд зарлаагүй. Өмнөд Солонгост ийм төрлийн бэлгийн мөлчлөг хувийн нууцтай холбоотой кибер гэмт хэргийн үед сэжигтнийг зөвхөн үсгээр А, Б гэх мэт тэмдэглэж мэдээлэх нь түгээмэл. Энэ нь хохирогчдыг давхар хамгаалах, мөрдөн байцаалт үргэлжилж байх хугацаанд буруутгагчдын гэр бүл ойр дотны хүмүүсийг хохирохоос сэргийлэх. Шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө яллагдагч гэж олон нийтэд зарлахгүй байх гэсэн хууль эрх зүйн шалтгаантай. Эдгээр хоёр этгээд нийлж гадаад дахь нэг порно сайтад нийт хууль бусаар авсан бичлэгийн 60%-ийг нийлүүлсэн бөгөөд бараг л хулгайлсан хувийн бичлэгүүдээрээ нэг порно сайтыг тэжээж байсан гэсэн үг. Тэднийг хоёуланг нь Бүгд найрамдах Солонгос улсын цагдаа нар баривчилсан. Харин үлдсэн хоёр гэмт хэрэгт нь ганцаарчилсан байдлаар харьцангуй хөнгөн гэмт хэрэг үлдсэн бөгөөд тэд голчлон бичлэгүүдийг худалдах бус өөрсдөө үзэх зорилгоор хулгайлж байсан. Ис гих хуваарай хөдөлмөр эрхлэгч этгээд өнгөрсөн 1 жилийн хугацаанд 15 мянган хяналтын камерыг эзсэн бөгөөд тэдгээр бичлэгийн дотор насанд хүрээгүй хүүхдүүдийн оролцсон дүрслэлж байсан. Түүнийг цагдаа нар гэрт нь нэгжлэг хийх үеэр газар дээр нь баривчилсан боловч бичлэгийг зарж борлуулсан нотлох баримт илрээгүй. Гэсэн ч насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой бичлэг хадгалж байсан, хууль бусаар камерт халтсан гэх үндэслэлээр түүнийг баривчилжээ. Харин өөр нэг офисын ажилтан баривчлагдах үедээ бусдайгаа бодвол хамгийн бага буюу 136 камерыг эвдсэн байсан бөгөөд мөн л бичлэгийг зөвхөн өөртөө хадгалах зорилготой байж. Эдгээр дөрвөн этгээд бүгд баривчлагдаж хүний биеийг зөвшөөрлгүйгээр бичиж авсан буюу бэлгийн мөчлөгтэй шинжтэй гэмт хэрэг гэсэн зүйл ангиар ялдагдагчаар татагдсан байна. Энэ нь олон улсад камерын нууцлал зөрчсөн бэлгийн мөчлөгтэй холбоотой хэрэг дээр Бүгд найрамдах Солонгос улсын цагдаа нар идэвхтэй хатуу байр суурь баримталж ажилласан нь саашаалтай гэж үнэлэгдэж байна. Тэд мөн эдгээр бичлэгийг худалдан авч үзсэн Солонгосын 3 иргэнийг илрүүлж тэднийг бэлгийн шинжтэй хууль бус материал хууль бусаар хадгалсан үндэслэлээр шалгаж эхэлжээ. Үүнээс гадна уг порно вебсайтыг Солонгос улсад бүрэн хааж холбогдох бичлэгүүдийг устгуулсан.
Мөн тухайн сайтыг эзэмшдэг гадаад улстай хамтарсан олон улсын мөрдөн шалгах баг байгуулж цаашид оролцсон байж болзошгүй Солонгосын бусад хакер худалдан авагчдыг үргэлжлүүлэн мөрдөж эхэлсэн байна. Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний цагдаагийн газрын кибер мөрдөн шалгах газрын дарга ингэж мэдэгдэв. IP камер эвдэж хууль бусаар бичлэг хийх нь хохирогчдод асар их сэтгэл зүйн зовлон учруулдаг тул энэ бол туйлын ноцтой гэмт хэрэг юм. Бид үүнийг хатуу мөрдөн шалгаж бүрэн устгах гэжээ. Бас хохирогч болсон 58 байршлын айлын хохирогчдод бичлэн очиж мэдэгдэл хүргэн уг хэрэгт өртсөн болохыг нь тайлбарлаж хяналтын камерын нууц үгээ яаралтай солих зөвлөгөө өгчээ. Энэ хэрэг ингэж өргөн хүрээг хамарч хакерууд биш энгийн хүмүүс ч амархан нэвтэрч чадсан гол шалтгаан нь олон айл байгууллагын камерын анхны админы нууц үг нь хит энгийн байдаг. Хэрэглэгчид түүнийг огт сольдоггүй, бүр зарим нь огт нууц үг тавьдаг. Мөн алдаатай нууцыг олон удаа оруулахад хязгаарлалт байдаггүй тул энэ сул талыг ашиглаад хакерууд энгийн тоон дараалал нийтлэг нууц үгсийг хязгааргүй оролдож тааруулж чадсан байна. Иймээс аюулгүй байдлын ямар ч хамгаалтгүй шахуу эдгээр төхөөрөмжийг маш амархан бүдүүлгээр удирдах байна гэсэн үг. Цаашид Солонгос улс нь эмнэлэг, усан бассейн, төрсний дараах асаргаа сувилгааны төв зэрэг бие махбод ид гардаг онцгой орчинд ашиглагддаг хяналтын камерууд заавал аюулгүй байдлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн байх ёстой гэсэн хууль эрх зүйн зохицуулалт шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн зах зээлд байгаа бүх хяналтын төхөөрөмжийн аюулгүй байдлын тохиргоонд илүү хатуу шаардлага тавих юм байна. Эцэст нь Солонгосын засгийн газар энэ хэргийн дуулааныг ашиглан иргэдэд гэрийн IP камерын нууц үгийн аюулгүй байдалд онцгой анхаарах. Дор хаяж 8 тэмдэгтээс бүрдэх тоо тусгай тэмдэг агуулсан хосолмол нууц үг ашиглах. 6 сар тутам 1 удаа нууц үгээ солих, мөн програм хангамжийн шинжилтийг тогтмол хийх. Эдгээр шаардлагуудыг онцгойлон анхааруулж эхэллээ. Өмнөд Солонгост удаа хугацааны турш Мулка хэмээх нийгмийн ноцтой асуудал байсаар ирсэн. Энэ нь муу санаатай этгээдүүд олон нийтийн газруудад нууц камер байршуулж, хууль бус порно бичлэг хийдэг гэмт хэрэг билээ. 2011-ээс 2022 оны хооронд Өмнөд Солонгосын цагдаа нар зочид буудал, усан бассейн, олон нийтийн бие засах газар зэрэг газруудад нууц камер суйрлуулж, бусдыг хууль бусаар бичиж авсан 50 мянган орчим хүнийг баривчилсан байдаг. Өнөө үед харин нууц тагнах нь ил тагнах болж хувирч анхнаасаа гэр орчны аюулгүй байдлыг хамгаалах зорилготой бүтээгдсэн төхөөрөмжүүд гэмт хэрэг үлдэх зэвсэг болгон ашиглагдаж байна. Өөрсдийн аюулгүй байдлыг бодож гэртээ сайн дураараа суйрлуулсан хяналтын камер эцэстээ өөрсдийг нь ил тодор тагнан ажиглах хэрэгсэл болж хувирч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Солонгосоор Мулка гэдэг нь мулла камера буюу утга нь нууц камер гэсэн товчлол. Эхэндээ пранк, хошин шоу, далдуур хийсэн туршилт зэрэгт хэрэглэгддэг энгийн үг байж. Гэвч 2000-ад оноос эхлэн эмэгтэйчүүдийн банзал хувцсны доогуур мөн ариун цэврийн өрөө, хувцс солих өрөө, зочид буудал, фитнес саун зэрэгт нууцаар бичлэг хийдэг гэмт хэргийн нэр томьёо болон хувирсан. Хэдийгээр Өмнөд Солонгосын нийгэм ийм хууль бус үйлдэлийг идэвхтэй талсан зогсоож, хууль хяналтын байгууллагууд хатуу тэмцэж байгаа ч ойрын хугацаанд банзлын доороос зураг авах буюу апскрипт фильмийн гэх мэт үзэгдлийг бүрэн устгах нь амаргүй хэвээр байх төлөвтэй байна. Үндсэн 5 шалтгаан бий. 2000-ад оноос Солонгост өндөр чанартай камертай утас, хурдан интернет маш хурдан төгссөн. Бичлэг хийх дамжуулах нь маш амархан болсон. Хоёрд Солонгост порно хууль бусч асар их эрэлттэй. Солонгост порног албан ёсоор хориглосон, гэвч бодит байдал дээр асар их хэрэглээтэй. Энэ зөрчлөн нууц бичлэгүүдийг хар захын маш ашигтай бараа болгосон. Өмнө нь баригдсан ч торгуулаар мултран бодит хорих ял авдаггүй байсан. Энэ нь айх зүйлгүй болгож гэмт хэргийг улам гаруулсан. Ихтэй өнөөдөр ял шийтгэл огцом шангарсан. 5-аас 10 жил хүртэлх хорих ял хүнд тохиолдолд насан туршид нь хорих, мөн гэмт этгээдийн нэр нүрийг ил болгох тохиолдол нэмэгдсэн. Мулкад зориулагдсан тусгай цагдаагийн багууд одоо ажиллаж байна. Тэд ариун цэврийн өрөө, савн, метро, хувцс солих өрөөнүүдэд тогтмол шалгалт хийх болсон. Одоо Солонгосын олон эмэгтэйчүүд цаган дээр, мөн толон дээр, бас цахилгааны залхуур агаар жуултын нүх зэрэг газруудад нууц камер суйрлуулсан эсхийг шалгах аргад өргөн суралцж байна. Үүнээс гадна олон хүмүүс зочид буудалд орохдоо нууц камер илрүүлэгч жижигхэн төхөөрөмж авч явах нь ихссэн ажээ.